Бачимэг гişүү асууя. За гişүүд нэр дэвшигчээс асууж байгаа асуулт. Гişүүд нэр дэвшигчээс та танхимдаа ямар хүмүүс авах вэ? Яаж бага бүрдүүлэх вэ гэж асуугаад байна. Бид нар бүгдээрээ мэдж байгаа Монгол улсын үндсэн хуулиар ерөнхий сайд өөрийнхөө танхимыг бүрдүүлэх юм эрх мэдэл байхгүй. Эцсийн дүндээ энэ улсын хурлын гишүүдийн конопоор улсын хурал дахь нам фракцуудын зөвшөлтслөөр танхим бүрдэнэ. Өнөөдөр Монгол улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-6 дахь заалтаар улсын хурал ерөнхий сайдаа томилоод зогсохгүй бүх танхимын гишүүдийг томилдог ийм зохицуулттай. Тэгэхээр энэ зохицуулт өөрөө өнөөдөр улсын хурлыг хуулиа батлах биш, санал суудлын хэрүүл хийж 4 жилээ бардаг. Хуульдаа хяналт тавих биш, сайд нарыг огцруулна шүү, томилохгүй шүү гэдэг ийм шантажаар засгийн газрын үйл ажиллагаанд шал дарамт үзүүлдэг. Улсын хурал дахь нам эвсэл фракцууд бүлэглэлүүдийн зөрчил тэр чигээрээ засгийн газрын зөрчил болж хувирдаг. Засгийн газар танхимын зарчмаар ажиллах боломжгүй, ерөнхий сайд танхимаа нэгтгэж удирдах боломжгүй ийм л нөхцөл байдал үүсгэсэн байдаг. Бид нар өнөөдөр улсын хурлын бүх сайд нарыг улсын хурал мэдээж томилж байгаагаараа гүйцэтгэх засаглалаа асар хүчгүй болгоцсон ийм л орон. Давхар дээлний хуулиар бид нар асуудлыг үүс шийдэж чадахгүй. Улсын хурал томилж байгаа цагт улсын хурлын коноп, улсын хурлын бүх зөрчил энэ асуудлыг шийдсэн хэвээрээ байх болно. Тийм учраас би нэр дэвшигчээс асуух гэж байгаа асуулт бол Монгол улс сонгодог парламентын жишгтэй орнуудын жишгээр ерөнхий сайдын танхимаа мэдэж бүрдүүлдэг. Энэ одоо үндсэн хуульд ийм өөрчлөлт хийхийг та дэмжих үү? Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-6-ад. За хоёр дахь асуулт бол миний хувьд өнгөрсөн өмнөх засгийн газарт жоохон урам хугарсан, зарим талаар ихтгэл алдарч ирсэн зүйл бол гадаад харилцаа. Монгол улс төрийн нэгдмэл гадаад бодлоготой байх ёстой. Гэтэл фракцуудын зөрчил, засгийн газрын дотоод зөрчил, зарим талаар сайд нарын ёс зүйн байдал энд маш их нөлөөлсөн. Гадны орнуудын одоо хүмүүсийн өмнө сайд нар засгийн газрын нэгдмэл бодлого төрийн өөрийнхөө зөв гэж бодсон зүйлийг өөрийнхөө зөв гэж бодсон асуудлыг том жижиг төслийг барьж гүйж очдог. Бие биенийгээ үгүйсгдэг. Ингэснээрээ Монголын төрийг, Монголын гадаад бодлогыг хүчгүйдүүлдэг ийм зүйл бол маш их ажиглагдчихсан. Сайд нар протоколгүй гадны хүмүүстэй уулзж байна. Нэг мэтгэд хөрш орнуудаа яваад очсон байна гэдэг ийм шүүмжлүүд хүртэл маш их явдаг байсан. Би бол энэ салбарт ажиллаж санаа зовж ирсэн хүний хувьд үүнд бол маш их эмзэглэдэг байсан. Тэгэхээр та хэрвээ засгийн газрын тэргүүнээр томилогдвол өөрөө энэ төрийн нэгдмэл бодлогыг сахиулах дээр тууштай зогсож чадах уу? Протоколгүй сайд нар гадныхантай уулздаг энэ байж болохгүй үзэгдлийг таслан зогсоож чадах уу гэдэг хоёр дахь асуулт. За гурав дахь асуулт нь бол та өнөөдөр улс оронд эдийн засгийн хувьд, улс төрийн хувьд маш амаргүй нөхцөл байдал үүссэн юм үед засгийн газрын тэргүүнээр томилогдохоор яригдж байна. Маш их ачаа байгаа, маш их хүлээлт байгаа. 2 хоногийн өмнө Японы ерөнхий сайд Шинзо Абе мэдээлэл хийж байгааг сонссон. Хэрвээ миний явуулж байгаа бодлого үйл ажиллагаа үр дүнгээ өгөхгүй бол би саналаараа огцорно гэж. Тэгэхээр та ийм улс төрийн соёлыг зөв зүйтэй гэж боддгоо. Хэрвээ таны хүчин чармайлт үр дүнд хүрэхгүй бол та ийм алхам хийх үү гэсэн 3 дахь асуулт байна. Сайхан билгшүү хариулъя. Бачим гишүүний асуултанд хариулъя. Ер нь бол эхний асуудлын хүрээнд таныг үндсэн хуулийг улам сайжруулъя. За дээрэс нь парламентод ёсыг улам жинхэнэ сонгодог утгаар нь төлөвшүүлээ гэдэг энэ чиглэлээр таны гаргаж байгаа санаачлагыг улс төрч байгаа хувьч төр хэрвээ ерөнхий сайдаар томилогдох юм бол ерөнхий сайдын хувьч ч гэсэн тэр бүрэн дэмжиж ажиллана гэдгийг хэлхийг хүсэж байна. За хоёрдугаарт нь гадаад бодлогын үндсэндээ төрөөс баримтлах үндсэн бодлого, үзэл баримтлаа бид нар батлан гаргасан. Энэ хүрээнд бүх гадаад бодлого бол үйл ажиллагаа явуулна. Гадаад харилцаан дээр ч тэр ер нь бусад бүх харилцаан дээр танхимын зарчмыг баримталж ажиллана. Таны тэр түрүүний хэлдэг болгоомжлол энэ бүх чиглэлээр бол засгийн газар дээр нэгдсэн нэг одоо ойлголттойгоор дүрм журмынхаа хүрээнд үйл ажиллагаа явуулах болцоотой гэж ингэж үзэж байгаа. Гуравдугаар асуудал бол нэгдүгээр асуудалтайгаа холбоотой ер нь засгийн газар нь ерөнхий сайд нь саналаараа огцордог, бас парламентаа тараадаг, тэр түрүүн хэлдэг эрх мэдлүүдийг авдаг энэ тогтолцоо руугаа бид нар бол
ер нь бол явах ёстой. Тийм учраас таны тэр санаачлах ч гэсэн би бол энэтэй холбогдож гарсан гэж ойлгож байгаа. Энэ чиглэлээр бол хамтарч нэгдсэн бодлого бий болгохын төлөө хамт ажиллаж болно гэж ингэж бодож байна.